За сайн мэцхан Бабук байна. Өөрөө орж дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор хүмүүсийн маань ууланд алхах болоо одоо аял зугаалгаар явах нь бол ихсэж байна. Тэгэхээр та өмнө нь 1-2 удаа ууланд алхаж исэн эсвэл ууланд огт алхаж үзээгүй одооноос одоо алхаж эхлэх гэж байгаа юм төлөвлөгөөтэй байгаа бол таны цүнхэнд одоо зайлшгүй байх, эхний ээлжинд зайлшгүй байх энэ 10 зүйлийг бол танилцуулж байна. За тэгэхээр энэхүү 10 зүйл маань хавар эрт болон одоо намар орой сэрүүний улиралд өдрийн алхалтанд авч явах 10 зүйл гэдгийг анхаараарай. За ингээд эхэлцгээе. За тэгэхээр та ууланд өдрийн явган алхалт хийж байгаа бол одоо хамгийн шаардлагатай зүйл бол уух юм байгаа. За тэгэхээр сэрүүний улиралд та ялангуяа халуун бүлээн юм уу эсвэл халуун зүйлийг ийм зориултын халуун савнд хийж авч явахыг бол зөвлөж байна. За магадгүй зарим хүмүүс маань хүүтэн юм бас уух дуртай байдаг. Тэгэхээр халуун юмнуудын хажууд ийм усны савнд баг зэргийн юм хүүтэн юм авч явсан гэсэн бас болно. За тэгэхээр өдрийн алхалт маань ер нь ойролцоогоос 3-аас 6 цагийн хооронд ийм хэлбэлцэлтэй ер нь ойролцоогоор явдаг. Тэгэхээр та бүхэн 2-оос 2.5 литр уух юм бол авч явахд бол хангалттай байдаг. За тэгэхээр ууланд зайлшгүй авч явах шаардлагатай зүйлүүдийн маань нэг бол одоо мэдээж хоол хүнс байгаа. Тэгэхээр та алхалтандаа тохируулж өөрийнхөө хоол хүнсийг бэлдэж авч явахаас гадна мөн алхаж явах явцдаа идэх одоо амны зугаа гаргах юм жижиг юм идэх зүйлүүдийг бол одоо кермалж авч явал маш тохиромжтой байдаг. За тэгэхээр миний хувьд бол одоо уулын алхалт ч гэлтгүй одоо өндөр уулын авиралтандаа ч гэсэн ааруул хатуу чихэр зэргийг бол цүнхнийхээ юм жижиг кермануудад бол хийгээ авчдаг. За тэгэхээр 3 дугаарт та бүхний цүнхэнд зайлшгүй байх шаардлагатай зүйл бол одоо энэ анхан шатны тусламжийн юм багц байгаа. Тэр уулын нөхцөлд одоо болзошгүй эрсдлүүд бол одоо байнга тохиолдож идэг. Тэгэхээр та бүхэн үүнээс өрсөн сэргийлж одоо хэрэг тохиолдсон үед нь одоо яаралтай арга хэмжээ авах ийм зүйлүүдийг бол байнга бидээ авч явах шаардлагатай. Та бүхэн одоо эдгэрийг бүгднийг авч явахгүйгээр яг шаардлагатай зүйлүүд гэвэл одоо шархны лент бол зайлшгүй байх хэрэгтэй. Тэгээд энэ салхинаас одоо хорогдох одоо ийм хучлаг нөмрөг ийм энийг бол зайлшгүй авч явах шаардлагатай гэж хэлмээр байна. За миний хувьд бол одоо 22 онд Таншааны нуруунаас Хантангэр оргилдөө авиралт хийчээд одоо шөнө бууж байхдаа ойролцоогоо 6300-400 м хавцаа хорогдох байранд бол ямар ч гоцгүй мишонкгүйгээр одоо ийм шөнийг одоо өнгөрөх за ийм бол нөхцөл байдалтай бол тулгарч ирсэн. За маш хүйтэн шөнө байсан. За яг энэ гялгар энэ одоо хучлагын тусламжтайгаар би одоо өөрийнхөө биеийн дулааныг хадгалж тэр шөнийг бол одоо амжилттай даван туулсан байгаа. Тэгэхээр та бүхнийг болзошгүй эрсдлээс одоо өөрийгөө хамгаалж анхны шатны одоо ийм багцыг авч явахыг зөвлөж байна. Энэ чи хоёр ширхэг байсан байхгүй миний зөвхөнд. Тэгээ нэгийг нь болохоор шууд задлж агаад күрчнийхээ дотортолд ингэж шууд бүгдийг ингэж задлж ингэж өмсөөд тэгээ нөгөөх нь болохоор яг тэр чигээр ингэж уут чигээр нь шууд дээрээ ингэж нөмрөөд тэгээд ингэж байнга ингэж үрж дулаацуулаад тоосон. Нойргонс. За тэгэхээр дөрөвдүгээрт бол тухны гэрэл байгаа. Тэгэхээр та бүхэн одоо ууланд өдрийн алхалт хийхдээ нар шингэхээс өмнө одоо бууж ирэх юм төлөвлөгөөтэй байсан гэсэн одоо аливаа болзошгүй эрсдлээс одоо шалтгаалж нар жаргасны дараа мөн алхалтаа үргэлжлүүлэх юм эрсдэл бол одоо байнга байдаг. Тэгэхээр та бүхэн сүнхэндээ заавал одоо тухны гэрэлтэй явахыг бол зөвлөж байна. За тэгэхээр өглөө та бүхэн гэрээсээ гарахдаа тухны гэрлээ гүйц цэнэглээд эсвэл цапаас батарейгаа цүнхлээд гарах нь одоо тохиромжтой байдаг. За тэгэхээр 5 дугаарт бол одоо ууланд та бүхэн алхахдаа одоо дулаалах юм хувцсуудыг одоо авч явах нь бол зүйтэй. За ялангуяа хүүтэн сэрүүний улиралд та өглөө одоо ууланд хүүтэн байгаа гэд одоо бүх дулаан хувцас өглөө гарахдаа одоо давхуулж өмсөх нь одоо энэ одоо хамгийн буруу хувцлалт юм. Тэгэхээр ууланд алхаж байхад хүн одоо биеийн идэвхтэй хөдөлгөөн хийж идэг учраас яг алхаж байхад бол одоо хүн одоо бараг daardгүй. Тэгэхээр та бүхэн өдрийнхөө цайг уух юм уу эсвэл ямар нэгэн байдлаар амс хийх тохиолдолдоо зузаалж өмсөх юм сүдэн күртэг юм уу одоо юм бороо салхины хамгаалттай күртэг одоо зузаан цамц байсан ч болно. Тухайн өдрийнхөө цаг агаар тохируулаад юм зузаалах хувцсыг бол авч явах нь бол зөв юм аа. За тэгэхээр 6 дугаарт бол одоо ууланд та бүхэн одоо нүдний шил авч явахыг бол зөвлөж байна.
За ялангуяа одоо цастай нартай үед бол одоо энэ хурц гэрэлтэнд бол одоо нүд маш мэдрэг, хурдан гэмтдэг. За тэгэхээр миний хувьд бол 19 онд мөнх хайрхаа уулан дээр одоо явж байгаад шилгүү явж байгаад өөрийнхөө одоо нүдийг бол бас гэмтэж исэн юм туршлага бол байдаг. Ууланд бол одоо би жишээ нь дороо нисгэж одоо зураг хөрөг авч маш их явдаг учраас надад ийм сөхөгддөг ийм шилүүд бол одоо маш тохиромжтой байдаг. За мөн та бүхэн одоо ууланд ийм давхар юм хамрны ийм хамгаалттай шилүүдийг зүүж явах юм бол бас хамар харлахгүй нар саранд түлэгдэхгүй ийм давуу талуудтай байдаг. За тэгэхээр долоод бол одоо мэдээж одоо нарны тосыг бол авч явахыг бол зөвлөж байна. Та тэгэхээр яг өөрийнхөө арьсандаа тохируулж одоо нарны тосоо бол одоо тохируулж одоо сонголтоо хийж авч явах нь бол зөв. За миний хувьд бол ийм усан суурьтай цагаардгүй юм амархан шингэдэг ийм нарны цэцэг бол одоо сонгож байнга хэрэгэлдэг байгаа. За тэгэхээр 8 дугаарт бол одоо гутлын ийм хадаасыг бол авч явах бол бүр зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр одоо хавар эрт болон одоо намар орой уулын цас мөс одоо гүйц тайлаагүй байдаг, халтаргай гулгаатай хэвээрээ байдаг учраас та өөрийнхөө аюулгүй байдлыг хангаад ийм хадаасуудыг бол авч явахыг бол зөвлөж байна. Тэгэхээр хадаас нь одоо дотроо ийм эрзээний хадаас одоо ийм тохиргоотой хадаасууд гэдэг маш олон төрөл байдаг. За эрзээний хадаас бол шууд углаад өмсчдэг. Хэрв та ийм тохиргоотой хадаас авч явдаг бол гэрээсээ гарахаас өмнө өөрийнхөө өмсөж байгаа гутландаа тааруулаад авч явах нь бол зүйтэй байдаг. За 9 нь бол одоо ийм ихвэгддэг суудлыг бол авч явахыг бол зөвлөж байна. Тэгэхээр алхалтынхаа явцад одоо амс хийх одоо өдрийнхөө хоолыг идэх зэргээр доороос жинж даарахгүй ийм ихвэгддэг бол суудлууд байдаг. За миний хэрэгэлдэг ийм суудал маань бол энэ бол бас яг зориулт юм биш одоо хуучирсан ийм гуцаа хайчлаад гар аргаар хийсэн ийм суудал байдаг. Тэгэхээр энийг бол байнга зүүж явдаг одоо туртай хаач хүссэн газараа шууд суугаад амрах боломжтой байдаг. За тэгэхээр ийм суудлыг олж аваад та бүхэн алхалтандаа авч явахыг бол зөвлөж байна. За тэгэхээр ууланд авч явах шаардлагатай энэ 10 зүйлийн хамгийн сүүлд маань болохоор ийм уулын таяг бол байгаа. За уулын таяг маань бол одоо таныг халтаргай гулгаатай үед одоо халтархад одоо биеийн тэнцвэрээ олж тогтоход за мөн одоо хөлөнд ирж байгаа ачааллыг одоо гар руу шилжүүлж энэ ачааллын балансыг бол тэнцвэржүүлэх энэ гарын арын булчинг бол ийм чангаруулах юм үүрэгтэй байдаг. За тэгэхээр та ууланд дөнгөж алхаж эхэлж байгаа бол одоо анханасаа ийм таягтай алхаж ийм хөвшгийг бол зөвлөж байна. За тэгэхээр хавар эрт болон одоо намар орой сэрүүний уйлралд та өдрийн явган алхалт хийх гэж байгаа тохиолдолд одоо өөрийнхөө цүнхэнд авч явах шаардлагатай 10 зүйлийг бол танилцуулж дууслаа. Тэгэхээр эдгээрээс гадна та өөрийнхөө гар утсан дээр алхалтын зам бичдэг аппликейшн суулгаад өөрийнхөө алхалтын замаа бичиж явах нь бол мөн аюулгүй байдаг гэдгийг мөн зөвлөмөр байна. За одоо та бүхэндээ уулынхаа цүнхэнд одоо эдгээр 10 зүйлээ яг одоо хэрхэн зөв одоо цүнхэлж авч явах талаар бол тайлбарлая. За тэгэхээр цүнхнийхээ хамгийн доотлолт нь болохоор энэ давхарлаж авч явах юм куртгээ бол хийх нь бол зөв. Тэгэхээр энэ болохоор өдрийнхөө цаг идэж уухад амс хийхэд бол одоо цаг агаар мууцсан үед хэрэглэх юм онцгой тохиолдолд хэрэглэх зүйл учраас энийг одоо хамгийн доор нь хийчих хэрэгтэй. За тэгээд дараа нь халуун уух юм болохоор яг юм алхалтын цүнхний хажуу талд нь юм сетгийн юм карманууд байдаг. За эдгээр карманда халуун савтаа уух зүйлээ. За мэдээж магадгүй одоо хүүтэн уух зүйл хэрэгтэй бол энийг хажууд нь хийх шаардлагатай. За дараа нь анхны төрийн тусламжийн багцыг болохоор энэ бол бас одоо онцгой тохиолдолд одоо тэр болгон ашиглагддаггүй зүйл учраас энэ бол одоо цүнхний доод талд тахад бол зүгээр. Энийг бол бас хамгийн доотлолт нь хийчих хэрэгтэй. За энэ тухны гэрэл мөн одоо бас онцгой тохиолдолд ашиглагдана гэсэн үг. Одоо замаа алдаж төөрөх бодлох ч юм уу те. Тэгэхээр энийг бол одоо цүнхнийхээ дээдлийн юм карманд авахд хялбар. За энэхүү карманда бас мөн нарныхаа тосыг хийчүүл зүгээр байдаг. За өдрийн хоол бол амарч буудлаад одоо яг юм завтай үедээ авах учраас энийг бол мөн бас цүнхнийхээ доод хэсэгт нь бол хийчихэд бол зүгээр. За харин энэ
алхалтынхаа туршид одоо идэх одоо ийм амны зугаанууд эдгээр бол одоо маш ойрхон одоо авч явж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо цүнхний хажуу талын ийм хоёр талд нь ийм керманууд байдаг. За энэхүү керманууд дээр хийгээ авч явсанж болно. За мөн өөрийнхөө одоо куртгийн керман дээр ч гэсэн хийгээд авч явж болно. За нүдний шил бол одоо ойр ойрхон ийм зүөх магадaltaй байдаг учраас одоо амархан хялбар авах газар буюу одоо ийм хамгийн наацхынхаа ийм керманд бол хийж авах нь бол зөв. За мөн хадаас мөн бас ашиглагдах өндөр магадaltaй учраас энэ гарт ойрхон байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол цүнхний бол дээр хийж авч явах шаардлагатай. Тэгэхээр ийм хадаасыг бол одоо уутгүй энэ нэг бол зориултын ууттай байдаг. Уутанд нь хийгээд цүнхэндээ ингэж хийгээд за таяг бол ерөнхийдөө яг уулынхаа бэлээс алхаж эхлэхэд одоо энэ бол шууд хэрэглэгдэн. Тэгэхээр энэ ил байх нь зүгээр. Одоо миний энэ ихвэгддэг сандал гэж хэлжсэн. Хэрв таны сандал ихвэгддэг байх юм бол энэ хажуу талынхаа сэтгэн керманда хийгээд хэрв ихвэгддэггүй одоо минийх шиг ингэж зүүж авдаг байх юм бол энийг шууд алхалт эхлэхдээ өөр дээрээ ингэж зүгээд аваа явуучих нь бол зүйтэй байдаг. За ингээд бид бүгдийн маань одоо өдрийн явган алхалтын шаардлагатай бүх зүйлүүдэд багтаасан ингээд цүнх манд бэлэн боллоо. Тэгэхээр та бүхний аялал болон одоо уулын алхалтанд ч амжилт хүсье. Баярлалаа.